аз шиг хувь тавилангийн замаар тэнгисийн оёр гүйц сэлэн аялах шиг тэмүүлэл дүүрэн өдрүүдийн эцшгүй нэгэн эрэлчин байх болно. Нэрийн хуудас. Нэрийн хуудас нэвтрүүлэгт шинжлэх ухааны технологийн сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал доктор дэд профессор газрын тосны зөвлөх инженер Болдын Тунгалаг Тамир өргөдөн оролцлоо. Улс орондоо нэр төртэй үс бүтээлээ дархалж аваа. Шинэ залуу эрдэмтэн судлаачдыг өрн залдаг юм үнцэнтэй орон зай болсон нэрийн хуудас нэвтрүүлгийн маань хоймор шинжлэх ухааны технологийн сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал доктор дэд профессор газрын тосны зөвлөх инженер Болдын Тунгалаг Тамир өргөдөн оролцож байна. Нэрийн хуудас нэвтрүүлгийн онцлог нь залуу судлаачдыг эрдэмтдийг хүсэл бодол, үйлс зорилго, амжилтын нүрт түүх, энэ чигч үйл ажиллагааг нь зан олонд хүргэх оюутан сурагчдад бас үлгэр дуурайлуулах жим харгүй байгаасай гэдэг ийм сэтлэр ингэж ярилцж байгаа. Тэгэхээр тухайн хүн болгоны өөрийн сурах арга барил замнал гэж байдаг. Сонгосон мэрэгжлийнхээ хүрээнд ажиллах зам жим байхад мэрэгжлтэйгээ хослуулаад аваад идэг бас өөрийн хобби гэдэг юм. Дур сонирхлоор авч явдаг бас амжилтын түүхүүд бий тийм ээ. Тэгэхээр юуны өмнө энэ мэрэгжлийг бас сонгох болсон учир шалтгаанаас соёлоо ярилцлага эхлэе гэж бодож байна. Ингээд энэ сайхан эрхэм нэвтрүүлэгт урьсан та бүхэнд маш их баярлалаа. За миний хувьд бол 10 жилийн сургуулиуд Дархуул аймгийн 1-р сургуулийг төгссөн. Өөрийнхөө сонгосон мэрэгжлийг тухайн үед хэрхэн сонгож ирсэн бэ гэхлээр манай Дархуул аймагт Монгол Улсын газрын тосны нөөцийн бааз гэж байдаг байсан. 10 жилдээ сурч боловсрч явах үедээ автагаа цуг Дархуул аймгийн нефт баазд очиж исэн. Тэр үед лабораторид нөгөө машиныг хөдөлгөж явуулдаг гол цөм төршийг шинжилдэг нэг ихч зогсож исэн цагаан халааттай. Би бол үндсэн мэрэгчлээ тэр их л орой автагаа цуг очив шүү дээ тийм ээ. Явж явах үед бол манай аав энэ Монгол Улсыг хөдөлгөгч бас нэлийн томоохон бааз бол манай Дархуул аймагт байдаг гэж танилцуулаад орж исэн. Тэгээд тэр лабораторид шинжилгээ хийж байгаа хүнийг аваасаа асуугаад бол энэ машиныг хөдөлгөж байгаа төршийг шинжилж байна гэж хэлж исэн. Тэгэхээр би бол өөрийгөө тухайн мэрэгчлээ бол тэр орой тэндээс ерөнхийдөө би нэг ийм хүн болъё гэж сэдэлтэй байсан болоо гэж би одоо бас тэгж боддог. Яг тэлэр ар гэр аав ээж эмээ өвгөнөр маань болохоор ангаахт оруулах гэж бэлдэжсэн байх шүү дээ намайг. Тэгтэл би ангаахынхаа тэр мэрэгчлийг бол сонгох бүрэн болцоотой байсан. Тэгтэл өөрөө тэр мэрэгчлээ солиод авсан мэрэгчлээ солиод шууд газрын тосны тухайн үед бол нефтийн бүтээгдэхүүний химийн технологич гэдэг мэрэгчлийг конкурсанд ороод авч гарч ирсэн. Тэгэхээр миний бол мэрэгчлээ сонгож ирсэн түүх бол нэг тийм замналтай. Одоо эргээ харахад хүн өөрийнхөө нэг тийм нэг үе мөч байд юм болов гэж ойлгоод байгаа. Хувь тавилан санаанд гүгээр ингээд хажууд ирчихсэн хүнийг гараас нь хөтөлж насан туршийнх нь аз тавилангийнх нь гэдэг юм уу, адармат замналынх нь гэдэг юм уу, адармата хэрний аз жаргал өөдөө тэр насан туршийнх нь ажил үйлсийн замд хөтлөхөөр амдаад байж идэг гэж бас үнэн юм шиг. Яг өөрөндөө яриг сонсоод ингэж байж хагаад үнэхээр ор санаандгүй зүйлээс юм эхэлдэггүй гэдэг шиг тэр сэтэл үүдэл ерөөсөө яг 10 жилийн сургуулиа төгсөөд мэрэгжлээ сонгох гол шалтгаан бас биш үү тийм ээ? Нөлөөлөх хүчин зүйл нь бас нэг аавын тэр эхэлж өгсөн те улс их орны эдийн засгийг хөдөлгөж хүч тэр дундаа Монгол Улсын төршний нөөц Дархуул аймагт ингээд бааз нь байж байгаа гэдэг үг бас их нөлөөсөн баг. Би бас тэрэнд нэг хүчээ дэмжих юмсан гэсэн бодол байсан юм болов. Их сургуулаа бол би ШүТИС-ийг төгссөн. ШүТИС-ийн хуучнаар бол материалын технологийн сургууль гэж байсан. Гэтэ манай үе бас их онцлогтой. Манай яг газрын тосны нефтийн бүтээгдэхүүний химийн технологич гэдэг энэ мэргэжлэр бидний дээшээ нэг л анги төгссөн. Өөрөөр хэлбэл манай дээдлэлт яг энэ мэргэжлэр нэг л анги төгсөлт байгаа. Бид нар бас тухайн үедээ манай геологи урлагийн сургуульд 1 жил сурж исэн. За тэгээ эргээд материалын технологийн сургуультай сураад ингээд материалын технологийн сургуультай нефтийн бүтээгдэхүүний химийн технологич мэргэжлэр 2006 онд төгссөн. Төгсөөл сургуультай багшлаг болсон. Нөгөө энэ мэргэжил чинь өөрөө манай улсад бас шинэ мэргэжил байсан юм байна лээ л дээ. Бидний өмнөх нэг л төгсөлт гэсэн үг шүү дээ тий. Тэгээд төгснөхийн дараа бол би манай анги нэлээ 4-5 залуучууд нийлээд ерөөсөө түгээх жис эхлэе. Яагаад тэгэхээр манад хичээл орж исэн багш нар маань өөрсдөө дандаа тухайн зүүн баян газрын тосны боловсруулалт үйлдвэрийн дарга, тэнд ажиллаж исэн зөвлөх инженер, яг энэ чиглэлийн туршлагатай бүх багш нар манай ангид хичээл орж исэн. Тэгэхээр нөгөө мэргэжлийн давуу дутагдaltaа хэцүү те бүх талуудыг бидэрт ойлголцсон байсан учраас төгсөөд бол шууд Петровс хийхээ одоо тайлгаач болцсон. Петровс компани зөвлөх инженер байсан. Сэрчингаа дээр очиж исэн. Сэрчин багш маань биднэрт хичээл орж исэн. Орохтой юу гэж орсон юм бэ гэхээр энэ мэргэжил хэцүү. Ялангуяа
эмэгтэй хүнд хэцүү гэд ингээд нөгөө ангид сууж байгаа бүх эмэгтэй хүүхдүүд чинь сонирн болно шүү дээ. Яагаад хэцүү юм бэ гэдгийг нөгөө дадлгаар явахдаа л мэдчихэж байгаа шүү дээ. Тэр чинь нэрэл одоо ингээд хийр тал ингээд явах юм байна. Тийм болохоор тухайн үед сэрчин багш маань хичээл орж явахдаа юу гэсэн бэ гэхээр ажлыг багаас нь ялангуяа энэ мэргэжлийг хүн багаас нь олохгүй хийж сурах юм бол өөрийнхөө өссөн амжилтанд хүрэх ихний алхмаа тавьж шүү гэж. Тэгээ манай яг нийлдэг байсан ангийнхаа хэд хүүхдүүдтэй нийлээд Петроис компанид шалгалт өгч түгээгчээр орж ирсэн. Тэгээ түгээгчээр орохдоо тэнд бас зорилго тавьж орсон бид нар ойрхон шатгаан түгээх станц дээр гарцсан. Тэгээ хамгийн их одоо асуудал өндөртэй хамгийн их орлого ирдэг тийм шатгаан түгээх станц дээр очиж исэн. Юу гэж бодож байгаа юм гэхээр тухайн тэр шатгаан түгээх станцын түвшний алдагдал, хүрээлэн борчинд үзүүлж байгаа нөлөө, сав тоног төхөөрөмжийг хөдөлгөөн хамгаалал аюулгүй ажиллагаа гих мэтсэн энэ чиглэлээр өөрийнхөө мэргэжлийн дагуу хийх шинийг сэтэж ажиллах тийм даалгавартаагаар Петроис компани тухайн үед бол хамгийн их орлоготой гэж ярьдаг байсан. Одоо 151 бүрний доотлолт байдаг шатгаан түгээх станц дээр төгсөөд өөрөө саналаараа шалгалт өгөөд тэнцээд тэгээ очиж исэн. Нэг сонирхолтой юм түгээгүүр дээр очиж шалгалт өгөөд айгүй гоё хаппи одоо зогсож иж дүн чинь мэрэгжлээрээ диплома авцаа одоо би ажиллаа эхлэж байна. Тэгээ хэжсэн чинь манад нефтийн бүтээгдэхүүний эдийн засгийн хичээл ордог гэсэн багш маань Петроис компани хүний нөөцөд ажилладаг байсныг бид нар мэдэхгүй. Тэгтэл шалгалт ирж байна, төвийн шалгалт ирж байна гэд ирсэн чинь манай багш намайг харна чи энд юу хийж байгаа юм гээд. Бүгшээ би ажиллаж гин гэдгсэн чинь шууд нөгөө ажлын хэсгийнхэн хэлээд энэ хүүхд яагаад түгээгэр дээр зогсож байгаа юм бэ гэд асууж өөрөө шалгалт өгж орж ирсэн гэд. Ингээд инээд болоод бид нараас явж исэн төвхтэй. Ажлын гараа шатгаан түгээх станцаас эхэлсэн. Тэгээ 2007 оны 11 сард сургуулаас маань ингээд сургалтын мастраар сургуульдаа ажиллаач гэд. Тэгээд 2007 оны 1 сар яг материалын технологийн сургуульдаа 2 сарын 1-ээр тушаал гараад сургалтын мастраар орж ирсэн. Би 2007 оны 2 сарын 1-нд материалын технологийн сургалтын мастраар ажилд ороод 2009 оны 7 сард Ятийн засгийн газрын тэтгэлгээр доктор суралцах эрх авсан. За тэгэхээр 2 жил сургалтын мастраар ажиллаж агаад 2009 оноос 13 оны хүртэл Бөдний намжлагчдад улсын өвөр Монголын Ажил дөрвийн сургуульд Ятийн засгийн газрын тэтгэлгээр докторт суралцсан. За тэгээд 14 оны 1 сард материалын технологийн сургуультай багшаар ороод за эргээд 2014 он 2 сургуульд нийлээд хэрэглээний шинжилгээ ухааны сургууль болсон. Хэрэглээний шинжилгээ ухааны сургууль маань математикийн сургууль, материал технологийн сургууль хоёр нэгдээд хэрэглээний шинжилгээ ухааны сургуультай багшаар бас ороод за тэгээд багшаар 2 жил ажиллаад 2017 оноос хэрэглээний шинжилгээ ухааны сургууль Эрдэнэтийн нэрмжийн дараагийн албыг хашсан. За ингээд 19 онд би албан тушаалын дэд профессор дээр ажиллаж агаад 20 оноос эхлээд хэрэглээний шинжилгээ ухааны сургуулийн дэд захирлаар ажиллаж байна. Докторийн зэрэг хамгаалсан сэдв судалгааны ажлын гол одоо энэ чухал зангилаа чиглэл нь юу өндөр байсан бэ? Өөрийгөө ялах үндэс болсон хичээл зүтгэлийг анд нөхрөө болгоорой. Энэ чанар чиний амжилтанд хүрэх урт аяны чинь итгэл найдвартай унаа хүсэг болж өгнө. Нэрийн хуудас нэвтрүүлэг. Докторийн судалгааны сэдв маань ер нь бол байгалийн хийг гаргаж авах тэр технологийн катализаторын судалгаа гэдэг. Альва одоо манай химийн ажил дээр ялангуяа технологиос гадна нэг цөм тий одоо тэр бүтээгдэхүүний шин чанарыг сайжруулах, гарцыг нэмэгдүүлэх тэр чиглэлийнх нь яг одоо үндсэн бүтээгдэхүүний шин чанар дээр ажилласан. Сэдвээ бол сонгохдоо яагаад байгалийн хий гэж сонгосон юм бэ гэдгийг би тухайн үедээ нэлээд олон материалуудыг бас харж ирсэн. Монголоос өөрийнхөө багш нараас одоо газрын засвараа явах зөв юм уу? Эсвэл нүүрс рүү орох зөв юм уу? Эсвэл байгалийн хийн чиглэлээр явах зөв юм уу? Ер нь ямар чиглэлээр хамгаалвал зүгээр вэ гэдэг тал дээр манай багш нараас нэлээд их зөвлөгөө авч ирсэн. Тухайн үед бол өөрийнхөө төгссөн сургуулийнхаа буюу ажиллаж байгаад явсан сургуулийнхаа багш нар те манай захирал Мөнхбаатар багш маань тухайн үед манай салбарын эрхлэгч байсан Бямбар багш маань одоо манай салбарын эрхлэгч байгаа Хандмаа багш маань Инх цэцэг багш маань Наран цэцэг багш маань гэд ингээд яг л одоо манай энэ чиглэлээр ажиллаж исэн багш нараасаас нөгөө сэдв дээрээ зөвлөгөө авч исэн. Тэгээд би байгалийн чиглэлээр ер нь хамгаалсан. Миний гол одоо хийх гэж зорьсон юм юу юм гэхээр дэлхийд дахинд дөнгөж судлагдаж эхэлж байгаа цөм сэдвийг аваад одоо өөрийнхөө хэмжээнд хятадын профессорын багтаа нийлээ судлаад эргэж ирээд Монгол улстай нутагшуулах ямар боломж байх нь гэдэг талаас нь харж их судалсан. Тийм болохоор нөгөө судалгааныхаа объект сонгохдоо болж өгвөл Монгол улсад одоо эдийн засгийн эргэлтэнд орох болцоотой хийгдэхэд хялбар тийм сэдв, тийм бүтээгдэхүүнүүдийг сонгож
хийжсэн. Тэгэхээр ерөөсөө миний ажил бол байгалийн хийг боловсруулах тэр процесст ашиглах катализаторын судалгаа байсан. Эргэж ирээд бол хамгаалчаа дөнгөж орж ирээд бол яг энэ байгалийн хийг гаргаж авах процесс, байгалийн хийгийн ач холбогдол, байгалийн хийг үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн гол цөм катализаторын талаар нэлээдгүй олон газруудад өөрийнхөө чадах хэмжээгээр ингээд нийгэмд түгээх ажил дээр бас жоохон явсан. За нэрийн хуудас нэвтрүүлгийн эрхэм зочин шинжлэх ухааны технологийн сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал доктор дэд профессор газрын тосны зөвлөх инженер болдын тунгалаг тамиртай бид ярилцжээ. За тэгэхээр сонирхолтой өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр явсан энэ замналаараа бас докторийн зэрэг хамгаалаад ирээд түрүүн таны өгүүлсэнчлэн энэ нутагшуулах тийм ээ дээр нь эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд хурдан оруулах үр шимийг нь одоо улс орны хэрэгцээд энэ үйлдвэрлэлд нэвтрүүлж гүйцэтгэлээ харна гэдэг бол та судлаач та бүхний хувьд бол ёстой хамгийн сайхан таашаал тэр байдаг байх тийм ээ. Энэ талаар жоохон тодорхойлох. За тэгээд гол зорилго ерөөсөө л одоо буцаж төгсөж ирсний дараа бол нөгөө манай Монгол улсад за ер нь дэлхийд агаарын бохирдол аягүй ихний дэлгэрсэн шүү дээ. Агаарын бохирдол хүний бие организм өвчлөл нөлөөлөд эхэлсэн. Тэгээд эргэж ирснийхаа дараа бол энэ судалсан судалгааны ажил буюу өөрийнхөө одоо 3 жилийн хугацаанд хийсэн ажлаа өөрийнхөө улсад яаж нутагшуулах юм бэ гэдэг чиглэлээр нэлээдгүй бас явсан судалгааны ажлуудаа цааш нь яаж үргэлжлүүлэх үү те тэр чиглэлээ одоо нөгөө хятадд сурж байхад бол нөгөө профессорын багч нь бүх одоо шаардлагатай төсөв мөнгийг гаргаад хийлгээд нөгөө судалгаагаа олон улсад аягүй гоё одоо өөрийнхөө хүснээр бүх туршилтуудаа хийжсэн бол төгсөж ирэнгүүт тим юм маань хаагдчих юм байна. Тэгээ за ирээд ихний нэг 3-4 сар хичээлээ заагаад явлаа. Нөгөө судалгаа маань эргээ бодогдоод нэг 3 жил тасралтгүй хийцэн ч. Тэгээ нөгөөдгөө бүр нэг ингээ улсдаа нэг ингээд ашиглчих юмсан тий. Тэгээ 3 жил тэнд нүдэж ирчээд одоо би энэ устаа ашиглах юмсан гэл. Тэгээл өвөл болоод ирлээ нөгөө утаа манайх хороолт байсан гэр. Тэгээл хорооллын утаа ямар вүлээ тий. Тэгээл хоолоо хорсоол эхлэхэд жилээ заачаал гэрлүүгээ харж байхад миний хоолоо орсож байгаа юм чинь настай жоохон нялхс маань яах юм бэ? За тэгвэл одоо эрхэм тунгалаг тамиргаа та хятад улсад 3 жил судалсан судалгаагаа л одоо л нэг хэрэгжүүлэх боломж гарах нь дээ гэж харж ирсэн. За тэгээ боломжоо харчаад за энэ агаарын бохирдол дээр орж иж болох юм байна гэдгийг харчаад нөгөө судалгаагаа Монгол улстай нутагшуулах хэрэг надад гарахын тулд төсөв хэрэгтэй гэдэм байх. Нөгөө төсөө өөрөө босгох шаардлагатай. Сургуулаасаа ингээд төсөв босгоод ингээд судалгааны олон одоо төслүүдэд оролцсон. Тэгээд чадхаараа одоо хаана л энийг дэмжих болцоотой төсөл хөтөлбөр байна бүгдэнд нь оролцсон. Тэгээ явсаар хагаад 15 онд би докторийн дараах грант гээд сайдын дараах грантын тийшээ төсөл бичиж өгсөн. 16 онд бичиж өгсөн. Хоёулын дээр нь шалгараагүй. Тэгээд 17 онд би ахиж бичиж өгөөд за 3 дахь жилдээ өгөөд үзье. Энэ нутагшуулахын тулд би чинь шууд одоо нутагшуулж чадахгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд нөгөө төсөв бас судалгаагаа хүнд таниулах тэр тал дээр өөрөө бас менежмент хийх шаардлагатай тийм. Тэр чиглэл рүүгээ нэлээд түлхүү явсан. Тэр хоорондоо бол яг энэ судалгааны чиглэлээрээ өөр дээрээ одоо агсан төвшин болоод бакалаврын оюутнуудаа аваад судалгаагаа үргэлжлүүлэл хийгээл гэсэн. Тэгээд 2017 онд би докторийн дараах грант мөн нөгөө Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл аваад за ингээд судалгаагаа өргөжүүлэх надад нутагшуулах тэр чиглэлээр төсвийн хувьд би асуудалгүй болсон учраас нийгэмд одоо байгалийн хийг сурталчлах тий одоо агаарын бохирдол яаж нөлөөлөх тэр чиглэл рүүгээ нэлээдгүй олон одоо лекцүүд уншиж тий шаардлагатай байгууллагууд дээр өөрөө очиж танилцуулж тэгээд аль болох хамтын ажиллагааг салбар дундын хамтын бүтээлийг бий болох гэж явсан. Тэгээд үр дүн нь бол гарсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам дээр Багнуурын ордын нүүрсийг түшиглээд одоо энэ байгалийн хийг боловсруулах, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах энэ чиглэлийн нэлээд том төсөл хөтөлбөр орж ирсэн. За тэгээ энэ дээр бол уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас бол дуудаад за энэ дээр шинжээчээр томилогдож ажилланаа гэдэг ингээд яг нэг өөрийнхөө үндсэн сурсан мэдсэн ямыг Монгол улсад маань баригдах нэ гэдэг ингээд тэр ажилд бас ингэж оролцоод сурсан мэдлэгээ тэнд бас гаргасан. Тэгээд улсдаас нутагшуулах чиглэл дээр өөрөөр хэлбэл тэнд том тээзүү хийгдэж байгаа учраас одоо тэр үйлдвэр баригдчих юм бол одоо миний мөрөөдөл бас биелчих гээд байгаа учраас тэр ажил дээр бас орж явсан. Тэгээд орж ирснийхаа төгсөж ирснийхаа дараа бол судалгааны ажлаа тэгж түгээх чиглэлээр нутагшуулах чиглэлээр бол тийм ажлуудыг хийсэн. Одоо бол нэлээд үр дүнтэй
бид нэр манай баг судалгааны баг бол энэ чиглэл дээр бүр хятадтай хамтарсан төсөлтөд явж байгаа. Тэгээд хятадтай хамтарсан төслөөрөө яг энэ чиглэлээр 2 докторанттай 3 магистрыг ингээд бэлтгээд бас явж байгаа. Амьдралынхаа зорилгыг тодорхойлоход өөртөө итгэхэд л хамгаас чухал. Тавлсан зорилгоо бодтой гэдэгт үнэмших гүн төсөөлөл бас зайлшгүй чухал. Итгэл, үнэмшил, төсөөлөл дээрээ дөрүүлсэн чин зүтгэл, шантрашгүй хөдөлмөр, холыг туулах их замын тань жолоо цулбуур байх болно. Нэрийн хуудас нэвтрүүлэг. Стал сайхан амжилттай явж байгаа юм байна. Тэгэхээр бүтээлүүд ариун байгаа тийм ээ. За одоо тэгэл энэ багш судалгааны ажилчид ерөөсөө дандаа хосломол явдаг юм билээ шүү дээ тийм ээ. Багшлах биш ерөөсөө бүтээл, ном, төрөл, дээр нь нэрэл хайлт гэл тийм ээ. Энэ талаараас тодорхойлж. Судалгааны ажилтайгаа холбоотойгоор бол олон улсын факт доктортой сэтгүүлд 19.5-тай сэтгүүлд баг хамт олноороо хэвлүүлсэн. За тэгээд хамгийн өндөрийн факт доктортой нь бол одоогийн байдлаар бол 19.5-тай сэтгүүлдэр бид нэр яг судалгааныхаа чиглэлээр бүтээлээ гаргацсан байна. За ном сурах хүчгийн хувьд бол Монгол улсад мембрамын чиглэлийн орчуулгын бүтээлийг 21 онд Бүгд найрамдахад ард улсын Бээжингийн ажилтны төрийн сургуулиас санхүүжилттайгаар тийм мембрамын технологийн үндэс гэдэг номыг гаргасан. За мөн манай салбарын зөвлөх профессор Монгол улсын авиатогш Бямар огшийнхаа хамт хийм боловсруулалтын технологи гэдэг сургуучийг гаргаж авлаа. Судалгааны нийт бүтээлийн хувьд бол одоогийн байдлаар төгснөөсөө хойш 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүл хэвлүүлсэн. Төсөл хөтөлбөр бол олон улсын төсөл хөтөлбөр 2 хийсэн байна. Яамдуудын захиалгад гэрээтэй ажил дээр бол 5 төсөл дээр оролцсон байна. Азийн хөгжлийн банкны төсөл 1 авсан гэд нийтдээ бол төсөл хөтөлбөр бол яг хэрэгжүүлж удирдах оролцсон нь бол 10 гаруй байна. Уулуурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас томилогдож одоо томоохон макро эдийн засгийг дэмжих үйлдвэрүүдийн техник эдийн засгийн үндэслэл дээр шинжээчээр 3-5 тезүүн дээр шинжээчээр ажиллаж явсан байна. Тийм. За бакалавр оюутан бол 25 гаруй бакалавр оюутан төгсгсөн. Магистр 10 магистр төгсгсөн байна. Асал ариун бүтээлтэй юм байна. Ийм л бүтээлүүдтэй л байгаа юм байна. Ер нь бол бас ингэ нууцгүй үнийг хэлэхэд ер нь ингээд зочид гэждэг уудаж явхад тийм ээ нэвтрүүлгийн эрхэм зочидтой уулзаад явж байхад энэ зөвлөх инженер тэр гэж энэ хариуцлагыг үүрч ачааны хүндийг үүрээд ингээд нэг өөргөө гүйцэтгэж байгаа хүмүүс ихэвчлэн ахмад наснууд байдаг л да тийм ээ. Тэтгэврт гараад одоо зөвлөх инженер хийж нүрэх туршлагынхаа одоо үр шимийг одоо бас буцаад байгууллагадаа ингээд үнэлүүлээд явж байгаа нэтэргээ. Тэгэхээр миний уулзсан хамгийн залуу ийм анхны зөвлөх инженер, газрын тосны зөвлөх инженер гэдэг бол одоо бас их сонсогдох нэрнээсээ цаана асар их ачаа байдаг баг. Энд хүрэх дээр нь энийг одоо ингээд бас дааж явах, энэ хариуцлагын одоо үрж явах нэр хүндээсээ гадна бас ачаа гэдээ ингээд ярил бас энд их сонин юм ургаж гарах байх гэж бодогдож байна. Тийм шүү. Ер нь бол энэ газрын засгийн зөвлөх инженер гэдэг маань бид нар зөвлөх инженерийг нөгөө зөвлөх инженерийн сургалтанд хамрагдаад одоо зөвлөх инженер болохгүйг зөвлөл маань шийддэг шүү дээ. Тухайн би одоо 2016 оны 12 сард бол газрын засгийн зөвлөх инженер авсан. Зөвлөх инженер болох нөхцөл нь бол минийх яг бүрдчихсэн байсан. Зөвлөх инженерийг нөхцөл бол шаардлага нь бол маш өндөр байдаг. За тэгээ миний хувьд бол яг тухайн үед харахад яг л би одоо зөвлөх инженерийн тэр шаардлагыг яг шүргээл таарч ирсэн. Ерөөсөө яг нормоо биелүүлээл таарч ирсэн. Тэгээ би зөвлөх инженерийн сургалтанд хамрагдаад 2-3 одоо төсөл бичиж хамгаалуулах зөвлөлд тайлагнаад бас диплом хамгаалт болдог. За тэр хамгаалтанд ороод зөвлөх инженер болж ирсэн. Одоо ингээд 2016 оноос хойш зөвлөх инженерийнхаа зэргийг аваад 5 жил болж байна. За тэгээ энэ 5 жилийн хугацаанд юу хийсэн бэ? Яг газрын засгийн зөвлөх инженерийнхаа энэ хүрээнд юу хийсэн бэ? Тэгэхээр одоо манай Монголын газрын засгийн боловсруулах үйлдвэрийн тезүүн дээр ажилласан. Багнуурын ордын нүүрсний байгалийн гаргаж авах тезүүн дээр ажилласан байна. За мөн бас манай Монгол орны нүүрснээс метанол гаргаж авах тезүүн дээр ажиллаж байсан. Гих мэтчлэнгээр ингээд одоо зөвлөх инженерийнхаа ажлын хүрээнд бол уулуурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас томилогдож тезүүнүүд дээр шинжээчээр ажиллаж исэн. За мэдээж зөвлөх инженер гэдэг энэ маань өөрөө хариуцлага. Биднэрт зөвлөх инженер гэдэг одоо энэ зэргийг өгөхдөө журамтай үүрэг хариуцлага гэж байж байдаг. Өөрөөр хэлбэл та бол одоо тухайн тезүүг шинжээчээр юм уу эсвэл тухайн тезүүн зөвлөхөөр орж байгаа тохиолдолд технологитой холбоотой бүхий л асуудал хариуцлагыг үүрнэ л гэсэн ийм
үүрэг хариуцлагатай. Хаста нэрийн хуудас болсон эмчилтийн их сайхан тод замаар ингэж алхаж байгаа энэ сайхан залуу эрдэмтэн судлаачтай ярилцахад их таатай байлаа. Тэгээд шинэ ондоо бас санаж зорьсон шилийн даран ICU яваа өдрүүдийг санаж зорьсон шинэ тод зорилго төлөвлөгөөгөөрөө сайхан халигаа цалгасан амжилтаараа дөөргөх болтугай гэж ирээё. Та маш их баярлалаа.